За football player tier list maker. За одоо миний бодлогоор одоо шилдэг үл өмгчтэй жагшаана. Сайхан ярьж байгаа жагшаана. За good. За хамгийн удаагийн болондор би нэг чинь готрыг олчих. За өөр болондор төгмөн харъя л да. За Cavani, за Dybala, Griezmann, Pique. За AC-г бол ингээд зөксөж бодож байна. AC дотор өөр барах байхгүй. За одоо харин A дотор бол би Sergio Ramos-ыг орно. Яг л өгтөж болох ер нь бол хамаг шагналыг хүртсэн бол гэхдээ хөвөө зүйл дээр за тэг оруулсан гол клубын шагнал статистик зүйлд оролцоод Рамост бол марах юм байхгүй баг бүх цаг хамгийн шилдэг болдог ч. Би яг энийг харна. Яг карьерээр нь дүгнэх үү эсвэл яг зөвхөн өөрийнхөө хөвд гэж дүгнэх үү гэдэг талаараа холбогдож байна л да. За яг би яг өөрийнхөө хуваар л дүгнэж. За миний олдортой болчихвол одоо энэ Неймар ба за Лука Модрич байна. Силва Брайан. За эйдтэй бол бараг марах байхгүй гэж бодож штэ. Дээрээ бол би бол Дибала хийнэ. Энийг хийн. За би дотор за Мбаппег ирнэ оруулчих дөө. За Сала яг гол молтол бас нэг шагнал мэгэл нэг талыг санагдахгүй. За Тони Кросс 90 борог 90 орно шүү. Эндээс Давид Силваг 90 доошлуулмаар юм байна да. За Погба за 0 оруулъя. Погба гоё шүү дээ. За Harry Kane-ыг би 90 оруулчих. Son Heung-min-ыг 0 оруулчих. Son Heung-min ч баг дидээ нэг шагналах. За Aguero техникт нь ерөнхийдөө бол бараг хэлчихэд гэж дараа хараа. За Lewandowski 0 миний хувьд бол Bernardo 0, Cavani 0, за Griezmann 0 байж болно. Pique 0, Hazard 0. Prime Hazard бол амар л та. За Suarez-ыг бол асл 90 оруулсан дээр хаа. Van Dijk-ийг би бол нэг 0 оруулчих гэж. Busquets бараг л эйдээ. Busquets-ийг 90 хийнэ. Канте ч бараг биш дээ. За 90. Кантег бас Серхио Интертэй бас зэрэгцэн. Стерлингийг D, Marco Reus B, Aubameyang ингэж чил гэж бодож байна да. За харъя л да. За ингэж World Cup та хоёлоо тэгээд юутай авруудын лигтэй шүү дээ. За эндээс болохоор Лука Модрич яд бол хамгийн олон цомтой энэ хүмүүс дундаа бол байгаад байгаа юм л да. Busquets ер нь баг дараа орж ирэх байх шүү. За тэгээд Suarez тэгээд за бараг л юм байна да. За яг ингээд клубын төвшөнд шагналын хувьд бол авч үзвэл бараг ийм A дээр бол ийм байна. Миний хувьд бол AC-г яагаад ингэ сонгосон гэхээр за энэ хоёр хүнд бол мэдээж марахгүй. Яг Sergio-г яагаад AC-р оруулсан гэхээр яг хамгаалагч гэдэг хүний хувьд бол яг энэ хүний үзүүлсэн амжилттай дүүцхээс хамгаалагч үл юм бараг дэлхийд аврах шүү дээ. Тэгэхээр яалч шиг орсон байхгүй AC. За Тони Кросс бол ингээ харсан шүү дээ. Кросс гол Германы шиг яваг бол Реал Мадрид ямар хоосон орон зайтай тэгээд өөрийнх нь ур чадвар те хүртсэн шагнал хувийн амжилттай ер нь Кросс бол үнэхээр мундаг л да.
За Cross-ыг би S гэсэлөө A-рээ оруулчих тийм үү гэж бодод байна. За ингээд баг энэ дээдлийн SE20 бол баг ингээд болчих واخ. За Мухаммад Салах за энэ юу бол Агур бол ийсэн дээр байгаа. Агур ч 8 штэ. City-гийн анхны лигийн цом авсан те. City за энэ дундаа жагшаалтай яруу. За энэ дундаа бол Lewandowski дээгүүр Harry Kane жоохон ингэсгээд орох. Kante ч бас World Cup энтертэй хүн шүү дээ. David Silva бас дээгүүр орно. Griezmann ч дэлхий аврахтай. За баг ингэж орох юм уу да. За Fogo баг дээрөө оруулчихдоо яг одоогийн карьер те. Одоогийн тоглож байгаагаар энийг дэвшлүүлчихье. За Bernardo бол сайн PK ч гэсэн нэр нь. За PK ч ихтэй бас хүрцэн шагнал бас замбраагүй шүү дээ. Тэгэхээр бас арайч дээрүү бас орж болохгүй. За Dybala амар за яг Prime Dybala сайн шүү дээ. Гэтэ бас л доктортой карьер үзүүлж чадаагүй. Son Heung-ийг за яг Zero оруулах гэхлээр шагнал цомгүй болохоор би Zero оруулмаргүй байна. Sterling бас орон гарна штэ. За миний футбол players те тайр лист нэг юм хөө. За дараагийн хэсэг дээр би болохоор тэр клубуудыг ирэмтлэе гэж бодож байна. Хөлбөмбөгийн клубууд. За энэ дээр бол би нэг олон клуб оруулмааргүй их дээр бол би бол Real Madrid гэж бодож байна. За Big Like-тэй хамгийн таалагддаг. За энэ болохоор нэг сайн муугаар биш одоо ингээд яг энэ дээр ингээд анги дээр хэлсэн ш хамгийн таалагддаг те. За яг баг зэрэг таалагддаг. За яг natural тийм ээ. За нэг smell taste like за ингээд юм биш үл байна л да. За тэр бидийг бол таалагддаг клубудаа гэвэл штэ би. За AC Milan-ыг бол би бол оруулж болж байна. AC Milan-ад таалагддаг заяа. Би штэ Sevilla дуртай. Ер нь бол би Испани клубууд дуртай. Премьер лигийн их хүсдэг. Atletico Madrid small like. За би л өстой миний дургуй клуб бол энэ байна. За Барсагаа энэ дээр оруулчих. Rival. За Dortmund интернэшнл за Интер Миланыг юм Schalke ер нь дэжгүй таалагддаг шүү. Liverpool чи Bayern чи Манчестер Юнайтед бол гоё байсан. Тэгээ одоо сүүлийн Манчестер Юнайтед бол их шүү. Real Sociedad гоё байгаа штэ. Яг уу смолайк. За Испани клубудад бол ерөнхийдөө бол гिचээ гэж би бол бодож байна. За үзэгдгүй клубудаа жагшаана. Лестер ч дэжгүй байсан шүү дээ. Яг. За PSG ч тэгээд нэг мэ. За Арсенал бол ер нь надад таалагддаг шүү. Marcel small dislike. Small Zarnik. Zaragoza ер нь Испани клубуд би бол дуртай шүү. Шлараа тэр урт хагаал. Манай Роналдо хэн тоглож байсан клуб ба Celtic. За Бразилийн клубуд энэ Boca Juniors юу энэ Аргентины клуб. Энэ дахиад манай Испани клубуд явж байна. Deportivo Alavés явж байна Испани. Тэрэг бол Порто
Порто ч амар штэ. Juventus-ийг иш оруулна. Рома ч бас мундаг л та. Leipzig ч гэсэн ер нь дайчгүй. Eibar, Celtic, Palmas, Racing, Athletic Bilbao. Эндээс Испани клуб ямар их байна. За одоо эндээс оруулна. За Racing-ийг үздэг гэж хэлээч яах вэ? Palmas ч нэх бас. За цараг за энэ дотор манай Isco Larkin байгаа. Сэлтэвэг бас мундаг штэ. Eibar-ыг доошлуулчих. Алавшиг доошлуулчих. Портогоо доошлуулчих. Энийг доошлуулчих. Срагосыг доошлуулчих. Ресстад мундаг. За Chelsea ингээд за ингэхнээс арай. За мэдээж сарын ганц ямар ч өрсөлдөхгүй клуб бол надад Real Madrid байгаа. За тэгээд AC Milan бол надад таалагддаг. За Real Madrid AC Milan хоёроос хоорондоос одоо Аврал лигт үзүүлсэн амжилтаар бол мэдээж ингээд дараалж байдаг. Ер нь бол Европт үзүүлсэн амжилтаар бол ер нь бол Реалын удаах клуб гэж баг хэлж болно. За Испани клуб бас Реал Мадрид дарааж байгаа хамгийн таалагддаг клуб бол Севилья миний хувьд. Премьер лигээс хамгийн таалагдсан бол Арсенал. За Смал за багдрыг таалагддаг гэдэг. Атлетико Мадрид бол мундаг 2-5 дэлхийн алдсан. Аюултай. За Борусsia Дортмунд бол гоё клуб шүү дээ. Тамирчид нэх гоё. Клубтай үнэчгдгээр алдартай гой тамирчдыг үйлдвэрлэн гаргадаг. За Schalke дээр үгүй яагаад тогтоод гэхээр анх Raul Gonzalez Real-аас Schalke дээр болж ирсэн. Тэгээд Schalke гой тамирчид байдаг байсан. За Valencia-гийн яг одоо яг намын хөлөг сонирхож эхэлж байгаа үеийн Valencia бол амар штэ. David Silva, David Villa Isco хүртэл энд байсан штэ. За энэ бол одоогоор яг миний хамгийн дуртай тамирчид нэг Isco тоглож байгаа. Spantас тачгүй клуб. За Атлетик энийг бол би нэг ингээд тавьчих. Яг л энэ болохоор за энийг чармаар ингэж юм дөө. За ингэчүүл арай зүгээр юм. За ингээ Барселона Ливерпултэй ингээд. За энэ болохоор ингээд Каталоны клуб уусаад Барса за эхний хэдий бол тренер гэл мэдчихэж байгаа. Энийг ягаад ингэ дэшээ сонгох гэхээр энэ дандаа Баск концнаас өрцөг клуб. За энэ яг ингэ дажгүй байсан мөртлөөс яг одоо ч нэг тийм дажгүй биш байгаа клуб бодог гэх юм. Интер бол амар л байгаа л та. За нэг иймэрхүү л байна да.